Ангийн цэвэрлэгээний дэг. Ангийн цэвэрлэгээний дэг нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд цэвэрч байдал, хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй. Энэхүү дэгийг мөрдөхдөө дараах зөвлөмжийг анхаарах нь зохистой. Ангийн багш болон сурагчдын дунд цэвэрлэгээний үйл ажиллагааг дэвшүүлж, үүрэг хариуцлагыг тодорхойлох үүрэгтэй. Сурагчид ээлжлэн ангийн жижигрийн үүргийг гүйцэтгэж, өдөр тутмын цэвэрлэгээ эмгэг цэцгийг хангах үүрэгтэй. Өдөр бүр хичээл эхлэхийн өмнө болон дуусны дараа шалыг чийгтэй альчуураар арчиж, ширээ самлыг арчих, самрыг арчих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. Сурагчдаа ангийн жижигрийг хийхдээ шалны мод, хувин, альчуур зэрэг зүйлсүүдийг зориуллын дагуу ашигласны дараа сайд дээр угааж хатаана. Эдгээр зүйлсүүдэд таних тэмдэг тавьж зориуллын дагуу ашиглах нь зүйтэй. Ангийн багш болон сургууль хүмүүжүүлэгчид ангийн цэвэрлэгээний ажлыг удирдан чиглүүлж, хүүхдийн нас бие онцлог тохирсон хөнгөн ажлуудыг хийх бөгөөд хүнд аюултай ажлаас зайлсхийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Сурагчдаа ангаа цэвэрлж дуусны дараа хогоо заавал зориултын цагт хаяхыг анхаарна. Ангийн ариун цэвэр нь зөвхөн эрүүл мэндийг хамгаалахын төдийгүй, сурагчдын хичээл сургалтын амжилт болон ерөнхий амьдралд эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс анги цэвэрлэгéнд багш сурагчдын хамтын ажиллагаа, хариуцлагатай хандлага нь чухал юм а. Зөв ухаалаг шин зам бэлэг сургуулийн сурагч танд баярлалаа.